Дараагийн мэдээг танилцуулъя. Пакистан болон Афганистаны хооронд мөргөлдөөн үүсэж байгаа. За талууд асуудлаа шийдвэрлэх зорилгоор яриа хэлцээ хийж байгаа юм байна. За энэхүү яриа хэлцээ тусдаа хэлцээр босон гэдгийг Кабулын зүгээс хэлж байна. За Афганистан, Пакистаны хооронд үргэлжлэж байгаа мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилгоор бүгд найрамд Хятад ард улсад хийсэн яриа хэлцээнд тусдаа ахиц дэвшил гарсан гэж Афганистаны талибуудын удирддаг гадаад хэргийн яам мэдгдсэн. Хоёр тал өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаргаас хойш Хятадын бар ойсогт орших Өрөмж хотод хоёр талаас олон хүний амьд хүрсэн мөргөлдөөнийг зогсоох зорилгоор хилцээ хийж байгаа. Афганистаны талибануудын Пакистаны нутаг дэвсгэрт халдлага үйлддэг босгочдыг нуун дарагдуулж, оргонуулж хамгаалдаг гэж хэлж буруутгаж байгаа. За зэвсэгт бүлэглэлийн хувьд бол Пакистаны дотоод аюулгүй байдлын асуудал гэж Афганистан үздсэн хэвээр байгаа. За хамгийн сүүлийн үед бол хоёр улсын хооронд тулаан өрнөсөн. За энэ нь бол Афганистан 2 дугаар сард Афганистанд хийсэн агаарын цогцолтын хариуд хил дамсан халдлага үүсдэний дараа болсон. За үүний дараа Пакистан хөрштөөгөө нээлттэй дан хийж байгаагаа зарлаад уг мөргөлдөө нь 10 сард хүчин төгөлдөр болсон Катарын зуучлаар байгуулсан гал зогсоох гэрэлцээрийг тасалдуулсан ийм үйл явдал болсон учраас талууд яриа хэлцээ өрнүүлэх шаардлагатай болсон. Афганистаны гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хамир Хан Мутаки мигмар гарагт Афганистан дахь Хятадын элчин сайдтай уулзаж хилцээг зохион байгуулсан явдал Бээжинд талархлаа илэрхийлсэн. За Мутаки мөн Сауди Араб, Турк, Катар, Арабын нэгдсэн Эмират улсад зуучлалын хүчин чармаалт өрнүүлсэн явдалд талархлаа илэрхийлсэн. За Пакистаны албаныхан хилцээнд шууд хариу өгөөгүй. Мигмар гарагт Пакистаны армийн дарга Хери маршал Масим Мүнир цэргийн дээд командлагчтай уулзсан байна. За уулзтаар удирдагчид террористуудын аюулгүй орнох газар болон Афганистаны газрыг Пакистаны эсрэг ашиглах явдлыг шийдвэрлэх хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн зүйлийг хэлсэн байна. Тэгээ Афганистан дахь цэргийн хүмүүнлэгийн асуудалтай холбогдуулан нүүбий алба ажилдаг. За тус албаны мэдээлж байгаагаар уг мөргөлдөөний улмаас нийтдээ 94 мянга орчим хүн дөрвсөн. За хил орчмын Афганистаны 2 дүүрэгт 100 мянга гаруй хүн 2 дугаар сараас хойш мөргөлдөөний улмаас тэнд бүрэн таслагдсан байдалтай байгаа гэдгийг тооцоо гаргасан байна. За саяхны мөргөлдөөнийг хоёр улсын хооронд хамгийн ширүүн тулаан гэж үзэж байгаа ч гэсэн Талибаны бүлэглэл 2021 онд Афганистаны засгийн газарт эрхэнд гарснаас хойш уртсмал байдал үүссэн байдалтай байна. За тус бүлэглэл Пакистаны Талибаны зэвсэгт бүлэглэл болох Тарик Талибан Пакистантай холбоотой гэж үзэж байгаа. За гэвч бол эдгээрийг бас тусдаа бүлэглэл гэдгийг Афганистаны зүгээс бол хэлж байгаа. Афганистан Пакистаны 3 дугаар сарын 17-нд Кабул дахь мансуурлах бодисын нөхөн сэргээх төв рүү агаарын цохилт өгсөн гэж буруутгаж байгаа. 400 гаруй хүний амь насанд хүрсэн гэж мэдгдсэн. За Пакистан Талибаны мэдээллийг бол няцаагаад цэргийн байгууламж болон террористуудыг дэмждэг бүлэглэл дид бүтцүүдэд л яг өөрийн байгаа онолж цохилт өгсөн гэдгийг хэлж байгаа. За хоёр тал 3 дугаар сарын 18-нд исламын шашинтнуудын тэмдэглэдэг Рамадан сар дуусахтаа давхцсан тулааныг түр хугацаанд зогсоохоор шийдвэрсэн ийм байдалтай байна. За энэ хугацаанд инхий яриа хэлцээ өрнүүлсэн хэвээр байгаамаа.